Сайн байцгаана уу? Дено багийн ментор залуу хоёр байна. Дено төсөл маань гэр ахуйн бүхэл үйлчлэгийг нэг дороос захиалах боломжтой төсөл юм. За энэ төслийн хүрээнд гиг экономи үүсч, захиалагч, үйлчлэгээ үзүүлэгчд шууд холбогдсон ажиллах нэгдсэн платформ дээр нэгдсэн стандарт мөрдөж чанартай үйлчлэгээ авах боломжтой төсөл юм аа. За ингээд Дено багийнхныг урьж байна. Та бүхэндээ орой мэндийг хүргэе. Deno Resource платформ аппликейшнийг хамтран үүсгэн байгуулагч Золзоё байна. За бид нар болохоор гэр ахуйн дижитал аппликейшнийг та бүхэндээ одоо танилцуулах гэж байна. Энийг яагаад бид нар гаргаж ирэх болсон бэ гэхээр би өөрөө яг гэр ахуйн үйлчлэгээний бүх төрлийн үйлчлэгийг авах гэсэн боловч бүх үйлчлэгээнүүд маань фейлдэх буюу бүгдийг ихэнхийг авч чадаагүй. Гэхдээ яг энэ асуудал нь яг юунд байна вэ гэдээ үзэнгүүт Монгол улсын хөтөлбөрийн зах зээл дээр нийт 86% ажилттай болон ажилгүй иргэдийн нийт 86% нь ажил хийх сонирхолтой байдаг боловч одоо нэг нас тэгээд мэрэгжил гэх зэрэг шалтгаануудаас шалтгаалаад ажил олддоггүй. Нөгөө талдаа харилцагч талдаа юу гэвэл үйлчлэгээний соёл, аюулгүй байдал тэгээд үйлчлэгээний чанар гэсэн иймэрхүү хэдхэн асуудлууд тулгараад идэв юм билээ. За энэ тулгарч байгаа асуудлуудыг манай багийнхан ярилцаад дижитал аппликейшнийг минимал буюу хэдхэн төвшөлтөөр үйлчлэгээ авах болон үйлчлэгээ өгөх боломжтой дижитал аппликейшнийг санал болгож байгаамаа. За манай дижитал аппликейшний хувьд болохоор маш олон бүтээгдэхүүн үйлчлэгээнүүдийг та бүхэндээ гаргаж ирэх боломжтой байгаа. Үүний хажуугаар бид нар хамгийн түрүүнд цэвэрлэгээ үйлчлэгээг болвол стандарт болон харилцагч болон үйлчлэгээ үзүүлэгч тарыгаа чадварчуулж энэ платформ болон аппликейшнийг хэрэгжүүлж сургаснараа дараагийнхаа бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирэх боломжтой байна гэж үзээд цэвэрлэгээг фокуслж авсан байгаа. За манай аппликейшны хэрэглэгчдийн хувьд болохоор 22-оос 60 насны дундаас жиш орлоготой өөрсдийн болон бусад бизнестэй өрхийг гэж авч үзсэн. Тухайн өрх маань Улаанбаатар хотын 431 мянган өрхийн 9.4% буюу 40,514 өрхийг бид нэр өөрсдийн таргет болгон авч үзсэн байгаа. За манай аппликейшны орлогын модельийн хувьд болохоор харилцагч талаас үйлчлэгээний орлого, мөн даатгалын орлого гэж байгаа бол нөгөө талдаа болохоор зар сурталчилгаа болон онлайн шоп гэсэн орлогуудыг эхний ээлжинд оруулсан байгаа боловч бид нэр аппликейшнаараа дамжуулаад бусад бүх төрлийн үйлчлэгээнүүдийг нэвтрүүлэх боломжтой байна гэж үзсэн. За бид эхний ээлжинд болохоор дижитал веб гаргаад харилцагч болон үйлчлэгээний ажилтнуудад танилцуулаад үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа. Уг үйл ажиллагаагаараа бид нэр 2 сарын 5-наас 3 сарын 20-ны хугацаанд буюу сар 15 хоногийн хугацаанд нийт 20 үйлчлэгээний ажилтан 75 хэрэглэгчтэйгээр 11 сая төгрөгийн орлоготой болоод байгаамаа. За манайх 2024-өөс 2025 онуудад дижитал аппликейшн Улаанбаатар болон Дархан хотуудад нийт гаргах мөн бусад бүтээгдэхүүнүүдээ зах зээл дээр гаргах 2026-аас 2027 онуудад болохоор тусгай зөвшөөрөлтөй буюу хүүхэд асрах, амьтан асаргаа, хоолны бэлтгэл гэх зэрэг бүтээгдэхүүнүүдээ оруулж ирэх 2027-аас 2030 онуудад болохоор зүүн өмнөд Төв Аз болон Өмнөд Америк руу бүхэн дижитал аппликейшнээ гаргаж түүгээд хэлэх боломжтой гэж үзээд иймэрхүү roadmap-ыг гаргасан байна. За манай орлогын төлөвлөгөөний хувьд болохоор 2024-өөс 2028 онуудад 2028 он гэхэд 6.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах нийт 300 үйлчлэгээний ажилтан болон 86 мянган хэрэглэгчтэй болно гэж төлөвлөсөн байгаа. Уг төлөвлөгөөний төлөө болохоор манай баг болохоор нийт 6 бүрэлдэхүүнтэй байгаа. Золзоё миний би хамтран үүсгэн байгуулагч санхүү болон дата анализ мэргэжлэр 7 ба түүнээс жил ажилласан. Эрдэнэ санж эрүүл мэнд болон эрүүл ахуйн чиглэлээр 6 ба түүнээс жил ажилласан. Эрдэнэ бол буюу IT-ийн залуу маань болохоор одоо бас түрүүний хэлдгээр 20 гаруй настай гэсэн 13 жил ажилласан. Анхны залуу Монгол улсын залуу девелопер гэсэн тийм цолтой залуу байна. Бендрия буюу манай дизайнер маркетинг маань 11 жил ба түүнээс дэш ажилласан ийм хамтран үүсгэн байгуулагч болон шүрэн цэцэг мөнханар гэсэн хөгжүүлэгч болон кэр менежерүүдтэй баг хамт олон байна. За тэгээд бид компанийн 20%-ийг 600 сая төгрөгөөр санал болгож байгаа бөгөөд уг 600 сая төгрөгөөрөө бид технологийн хөгжүүлэлт, маркетинг болон сейлсийн зардал,
мөн бусад орон руу гарах зардал болон бүтээгдэхүүнүүдэд нэвтрүүлэх зардлууд гэж авч үзсэн байна. За та бүхэн бидэнтэй нийтлэг өгүүлбэл хүсвэл тухайн QR кодоор бидэнтэй нэгдээрэй. Баярлалаа.